Hey guys, how are you doing? За, өнөөдөр би нэг хөөрхөн бүсгүйтэй уулзах гад явж байна. За энд одоо миний нэг уулзах байгаа. Баярлалаа. Llevarse la mano, me sigo quedando. Placer fue verte llegar. Destino tan estructurado. За хэрвээ Ирландд англи хэлний бэлтгэлээр ирэх гэж сургууль хайж байгаа бол за эсвэл одоо Дабланд сурж байгаа. Тэгээд дараагийнхаа сонголтыг хийх тийм сургуулийг хайж байгаа бол Айбатыг санал болгомоор байна. За Айбатын тухайд бол хэд хэдэн онцлог зүйл байгаа. 20 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа. Даблан хотын төвд байрлалтай 2 кампус байдаг. За үүнээс гадна үнийн хувьд бол нэлээд боломжийн тийм их өндөр биш тийм ээ. Бас тийм одоо хямдхан биш. Өөртөө таарсан үнэштэй гэж хэлмээр байна. За багш нарын тухайд бол голдуу одоо Irish ч юм уу одоо мэргэжлийн англи одоо багш нар байдаг. Сурах орчин бол бас боломжийн. Nice to meet you, Mondargan. Hey, how are you? Is it okay to record you? Yeah? Just like this. Yeah, well, you look fine now. My name is Gianna. Миний нэрийг Диана Соса гэдэг Айбат сургуулийн бизнесийн хөгжлийг хариуцсан ахлах мэргэжилтэн. Манай сургууль бүхэн шатны англи хэлний сургалт, мэргэжил олгох сургалт, мөн бакалаврын болон мастрын хөтөлбөрөөр санал болгодог. Гадаадын 30 гаруй өөр улсын оюутнууд суралцж байна. Бакалаврын хөтөлбөр нь 3 жилийн хугацаатай сургуулийн амжилттай төгссөний дараа 1G төрлийн виз авах хүсэлт гаргаж болно. Бид мөн Атлантын технологийн их сургуультай хамтарсан мастрын хөтөлбөртэй. 1 жилийн мастраа дуусгаад 2 жил Ирландд ажлын визээр байж болох 1G визийг мөн авч болно. Ирландд удаан хугацаагаар ажиллахыг хүсэж байгаа хүнд бол маш таатай боломж шүү. Good opportunity for students then. За одоо энэ сургуулиар ингээд хойшоо гарахаар эндхийн нөгөө Ирландын одоо пабнуудын гол гудам руу буюу Temple Bar Area гэдэг газар руу явж ордгийн. Тэгээ Temple Bar бол одоо ерөөсөө энэ Ирландын гол одоо томоохон пабууд нь одоо оршдог газар гэсэн үг. Тэгээ гадаа өнөөдөр ийм гоё нартай өдөр байна. Баярлалаа. Conmigo llevarse la mano, me sigo quedando. Placer fue verte llegar. Destino